Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украиний ерөнхийлөгчийг буруутгасан байна. За түүнийг буруутгаж байгаагаар шалтгаан нь бол Кримтэй холбоотой асуудлууд юм байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд дайны нөхцөл байдлыг зогсоох зорилгоор тодорхой төлөвлөгөө дэвшүүлсэн. За үүний төлөвлөгөөний дотор бол Кримийг Оросын хяналтыг зөвшөөрөх ийм асуудал орсон байгаа. За үүнийг бол Зеленский хүлээн авах боломжгүй гэж хэлсний дараа түүнийг энхийн хэлэлцээрийг байгуулахад удаашруулж байна. За энэ хэлэлцээрийг байгуулахгүй болсонгоор шалтгааныг бол Зеленскийтэй холбон тайлбарлаж буруутгаж байгаагаа мэдээсэн байна. За Truth Social нэртэй платформд Дональд Трамп пост оруулсан. За үүндээ бол Трамп дайныг зогсоох хэлэлцээ байгуулахад маш ойрхон байсан. Гэвч Зеленский Америкийн нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан мөргөлдөөнийг удаашруулахаас өөр юу ч хийсэнгүй гэж мэдэгдсэн байна. За өмнө нь Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance энэ хэлэлцээр хийхтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын дэвшүүлж байгаа вишн буюу алсын харааг тодорхойлж гаргасан. За үүндээ бол нутаг дэвсгэрийн шугамыг тогтохдоо одоо байгаа хил хязгаартай ойртуулна гэсэн ийм мэдээллийг хийсэн. За харин Украин улсын хувьд 2014 онд Оросын холбооны улсыг хувьд хүчээр нэгтгэсэн энэхүү нутаг дэвсгэрийг Оросын холбооны улсын хяналтанд өгөхөөс удаадараа татгалцсаар ирсэн. За Венсийн мэдгдснээр энэхүү энхийн хэлэлцээр нь Орос Украины хооронд одоо эзэмшиж байгаа газар нутгийн зарим хэсгийг өгөх байдлаар хийгдэж байгаа гэж мэдэгдэж байна. За Америкийн засаг захиргаа газар нутгийн хувьд ямар бууралт одоо үзүүлэх талаар бол тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Зеленскийгийн хувьд энэхүү Кремийг оролцуулж одоо Оросд өгөх энэ санал дээр бол татгалцсан хариуг шууд өгсөн байна. За энд ярих зүйл байхгүй. Энэ бол манай улсын үндсэн хуультай хашилж байна гэсэн мэдээлэл хийсэн байна. За дараа нь Трамп Зеленскийгийн хэлсэн үгийг өдөө хатгасан шинжтэй гэж хэлсэн байна. За Украиний ерөнхийлөгч өнөөдөр сэтгэл хөдлөлөө дээд зэгтээ хүргэсэн байдлаар асуудалд хандаж байна гэж мэдэгдсэн. За Оросын холбооны улс бол Кремийг өөртөө нэгтгэн авсыг хүлээн зөвшөөрөх нь Зеленскийн хувьд бол улс төрийн хувьд боломжгүй. За дээр нь хил хязгаарыг хүчээр өөрчлөх нь дайны дараах олон улсын эрх зүйн хэмжээнд харшлна гэж харж байгаа юм. Зеленский өөрийнхөө сэтгэл хөдлөлтөй холбоотой мэдээлэл хийхдээ за тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Майк Помпеогийн 2018 онд бичсэн Орос Украины хооронд эзлэн түрэмгийлэл болж байгааг бол үгүйсгэж за үүнийг нэн даруйд таслан зогсоох талаар уриалсан энэхүү цагтлыг бол хавсаргасан байна. За ер нь бол нөхцөл байдал ямар байдалтай байгаа вэ гэхээр Америкийн зүгээс тодорхой нэг ийм санал дайныг зогсоохтой холбоотой нөхцлүүдийг өгсөн талаар бол сүүлийн үед хэвлэлийнхэн ярьж байна. За өнгөрсөн 7 хоногт Парист Америкийн нэгдсэн улсын албаны хүмүүс Украины төлөөлөлтөд уулзсан. За энэ үеэр бол Америкийн нэгдсэн улсын энхийн хэлэлцээрийн саналыг танилцуулсан байна. За энэ санал Луганск, Донецк, Херсон, Запорожны гэх мэт энэ бүс нутагт Украины одоо энэ бүс нутагт бол үзлэгдэн авсан энэ байдлыг бол Вашингтон хүлээн зөвшөөрөх тухай тусгасан байна. За энэхүү тохиролцоонд тусгацсан зүйлүүдийг дурдах юм бол нэг талаас Украиныг бол НАТО-д эвсүүлэх, за мөн Европын холбоонд гишүүнээр эвсүүлэх асуудлыг цуцалж байгаа юм байна. За харин үүний хариуд Оросын холбооны улсад тавьсан 20 арга хэмжээг бол цуцлана. За мөн Орос Америкийн нэгдсэн улсын хооронд эрчим хүч эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг тусгасан юм байна. За хариуд нь бол Америкийн нэгдсэн улс Украинд Европын холбооны орнууд за магадгүй Европын бус тэгтээ ижил төстэй орнуудын дэмжлэгтэй аюулгүй байдлын баталгааг амлаж байгаа гэснийг Axios нэртэй одоо мэдээллийн сайт лав гарагт нэрээ нууцсан их шуурулж иш татан мэдээлсэн байна. За Украинд Харьковын эзлэгдсэн хэсгийг илгүүлэн авахыг тооцох юм бол Оросын холбооны улсаас буулт хийлгэж авж байгаа зүйлүүд түн цөөхөн байгаа гэж мэдэгдэж байна. Лав гарагт Лондонд Америкийн нэгдсэн улс болон бусад орны төлөөлөл уулзаж Украины асуудлаар хэлэлцэх ёстой байсан. За гэвч бол энэ уулзалт нэлээд ач холбогдлын хувьд доогуур түвшинд болж өнгөрлөө. За яагаад вэ гэх юм бол Америкийн нэгдсэн улсын өндөр дээд түвшний төлөөллөөс ирсэнгүй. Мөн Стив Виткогийн хувьд бол энэ удаагийн уулзалтанд ирээгүй нь Оросын холбооны улсад очихтой холбоотой Оросын холбооны улсад очиж ерөнхийлөгч Владимир Путинтэй 4 удаа уулзгаар төлөвлөж байгаа юм байна. За харин дайн байлдааны нөхцөл байдлын хувьд улаан өндөгний баярын үеэр бол талууд агаарын цохиролтой төр зогсоосон. За хэсэг хугацаанд бол фронтын шугамын дагуу нам гүн байсан бол лав гаргаас эхлээд Оросын холбооны улс Украин руу хийж байгаа товтлогоогоо эрчимжүүлсэн байна. За Украины зүүн хэсгийн Марахинец хотод Оросын нисгэгчгүй онгоц ажилчдын сууж явсан автобусыг
одоо дайралт хийсэн. За үүний улмаас бол 9 хүн амнасаа алдаж олон харан хүн шархтсан байна. За 2022 оны 2 дугаар сарын 24-нд Оросын албаны ус Украин түрэмгийснээс хойш бол тал бүрээс хэдэн зуун мянган хүн бол хоёр талаас бол амнасаа алдсан. За шархтсан хүмүүсийн тоо ч гэсэн өндөр байгаа. За одоогийн байдлаар бол дэлхийд даяар 7 сая Украин хүн дөрвөсдийн статустайгаар амьдарч байгаа юм байна. За мөргөлдөөн бол үндсэндээ 2022 он гэхээсээ илүү бараг 10 гаруй жилийн түүхтэй гэж үзэж болно. За анхлан бол 2014 онд Оросын албаны ус Украиныг одоо дэмжигч ерөнхийлөгчийг түлхэн унгааснаас энэ асуудал эхэлсэн. За дараагаар нь бол Оросын албаны ус Кримийг өөртөө нэгтгэж Украины зүүн хэсэгт бол дайн байлдааны үйл ажиллагааг өрнүүлсэн хэвээр байгаа байлээ.